За сайн бацгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Пүрэв гараг болгон явагддаг 15 цагаас явагддаг манай ээлжид лайв маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн лайвын сэдв маань нойр гүдэл гэсэн сэдвээр явах гэж байна. За нойр гүдэл. За эхлээд лайв эхлэхээс өмнө өөрийнхөө мэдээллийг хүргэхээс өмнө та бүхнээс би нэг 3 асуулт асууя. Та нар доор бичээрэй. Миний асуултанд хариулаад бичээрэй. За ер нь хоногт хэдэн цаг унтж байна? 5 цаг, 6 цаг, 7, 8, 9, 10 хэдэн цаг унтж байна? Хоногт хэдэн цаг унтж байна? Цагаа бичээрэй. Хоногт унтж байгаа цагаа. За орой хэдэн цагт унтж байна? Өглөө хэдэн цагт сэрж байна? Тэрийгэ бичээрэй. За шүн сэрдгүү шүн сэрхгүй унтдаггүй, нэг удаа сэрдгүү, хэд хэдэн удаа сэрдгүү. Ер нь хэрхэн унтж байгаа талаараа та бүхэн бичээрэй. Би тэгээд бичсэн байдлаар нь бас ярианд оруулаад тайлбар хийгээд явчихъя. За би лайвынхаа сэдв рүү орохоос өмнө эхлээд энэ Tintorum компани Baflnay-lag та бүхэндээ бас асаагаад тавьчихъя. Тэгэхээр миний лайв бол нэг цаг гаруй үргэлжлэн энэ хугацаанд энэ лайв маань асах юм байгаа. Тэгэхээр энэ лайв бол Tintorum компанийн зөвгийн лаваар хийгдсэн лайв. За энэ лайв дараа нь би ямар учиртай яагаад асуусан бэ гэдгээ танилцуулна, тайлбарлана. Одоо бол ингээд асаагаад. За асуултанд хариулсан уу? Хариулт бичсэн үү? Хэвийн байна, төмөр цэцэг их онц сайн байна. 8 цаг унтдаг сайн байна. Орой 11 цагаас унтаад сэрэхдээ 8 цаг орчимдэр ч өглөө 7 цагт босдгоо гэсэн үг тийм. За манай төмрөөгч бол маш гоё эрүүл нойрсолттой байгаа юм байна. Сайн байна. За бусдууд нь бичээд байгаарай. Өдөрт хэдэн цаг унтж байна? Орой хэдэд унтж байна? Өглөө хэдэд сэрж байна? Тэгээд шөндөө сэрж гин үгүй юу? Хэрхэн унтж байна гэд тэр тухайгаа бас бичээрэй. За нойр гүдэл гэхээр юу гэж ойлгох вэ? Нойр гүдэл гэдэг маань юу юм бэ гэхээр ер нь бол хоёр зүйлийг ойлгож болно. Нэгдүгээрт нь болохоор яг нар жаргаад одоо харанхуй бүрээ болоход хүний нойр хүрэх ёстой. Гэтэл нойр нь хүрэхгүйгээр ингээд шөнийн бүр 12, 1, 2, 3 гэд эрт унтаж чадахгүй байхыг нойр гүдэл гэж хэлдэг. За нөгөө талаар болохоор шөндөө эрт унтаж байгаа ч гэсэндээ шүн болж сэрчдэг. Шөнийн одоо хэдэн цагт ч юм те 2 цагт ч юм уу 3 цагт ч юм уу шөндөө сэрээд олон дахин зарим хүмүүс сэрдэг. Үүнийг нойр гүдэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл эрт унтаж чадахгүй байхыг нойр гүдэл гэж хэлнэ. Нөгөөх нь болохоор эрт унтсан ч гэсэндээ шөндөө сэрээд байдаг байвал үүнийг нойр гүдэл гэж үзэх нэ. За тэгэхээр нойрсолт хүн унтаж байхад хүмүүс ер нь бараг хүн болгон мэднэ шүү дээ. Зүгээр дунд сургуулийн хүүхдүүдээс асуусан чи унтчих үед ер нь юу болдгоо гэвэл хүн болгон хүний тарих амарч байдгаа гэдгийг бол хариулж чадах байх. Энэ бол зөв. Өөрөөр хэлбэл бидний унтчих үед бидний тарих маань сайхан амардаг байх нэ. За гэхдээ зарим одоо хүмүүс бол ингэж ойлгодог. Ерөөсөө унтаж байгаа үед бол тарих юу ч хийдгүй юм байна. Зүгээр л ингээл амраал байж идэм байна гэж ингэж ойлгодог. Тэгтэл энэ бол бас буруу. Тарих бол одоо биднийг унтаж явах үед бол бас л ажилласан хэвээр байдаг. За ямар ажил хийдэг вэ гэхээр нойрсолтын үед бид нэр хоногт одоо хүний тархинд 40,000-аас 60,000 бодол төрдөг гэж байгаа юм. За одоо энэ яасан гоё үнэртэй юм бэ? Энэ ямар том юм бэ? Энэ яасан хурдан явдаг юм? Энэ ямар муухайштай хүн бэ ч гэдэг юм уу? Эсвэл юу ч гэдэг энэ яасан сайхан цэцэг вэ ч гэдэг юм уу? Ингээд хүний тархинд бол хоногтой 40,000-аас 60,000 бодол орж ирж байдаг. Тэгэхээр энэ нойрсолтын үед бол энэ тархи маань яг үгээр өдөр ингээд хүлээгээд авсан тэрхүү мэдээлэлээ боловсруулалт гэх юм. Хэрэгтэй хэрэггүй гэдгээр боловсруулалт хийгээд зэгцэлдэг байна. За тэгээд тэрэн дотроос зарим хэрэггүй мэдээллүүд болсон. Одоо чинь бид нэр зөрөөд өнгөрсөн хүний барьж байсан цүнхний өнгө ямар байсныг харсан байлаа гэж бодъё.
те тарих нүдэрээ хараад тарих нь тэр мэдээлэл очлоо гэхэд энэ бол ямар ч хэрэггүй мэдээлэл шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл бол хэрэггүй учраас нойрч явах хооронд бол тарих маань түүнийг хэрэггүйгээр цэвэрлэдэг байх нь. За хэрэгтэй мэдээллүүдийг одоо жишээ нь бид нар ямар нэгэн уншсан зүйл ч юм уу тэр хэрэгтэй мэдээллүүдийг болохоор нойрч явах үед урт хугацааны санах ойроо тархины тэр хэсэг рүү одоо бас шилжүүлэх гээд ийм хэд хэдэн үйлдэлүүдийг нойрч явах үед тарих хийдэг байх нэ. Тэгэхээр хэдийгээр одоо нойрсолтын үед тарих амарч байгаа өдрийнхөө байдлыг бодох юм бол амарж байгаа гэсэн хэдий ч юу ч хийхгүй байдаггүй байх нэ. Тодорхой юм үйлдэлүүдийг хийдэг процессыг бол хийдэг юм байх нэ. За хүн ер нь нойргүй байгаад байвал яг хэдэн хоног болох вэ гэж. За энэ дээр нэг 65 онд хийсэн судалгааны ажлыг би бас та нарт танилцуулъя. Одоо нэг хүн 11 хоног ерөөсөө цурамж хийхгүй ингэж байсан байна л да. Тэгэхээр одоо 2 дахь хоногоос эхлээд яг харааны тогтвортой байдал алдагдсан. За тэгээд цаашлаа 3-4 дахь хоногтоос эхлүүлээд юм их ойлгох нь муудаад, анхаарал төвлөрөх нь муудаад. За тэгээд тэрнээс цааш байш, авир зам төлөв нь бол маш их өөрчлөгдөд ингээд явсан байдаг. Ер нь хүн удаан хугацаагаар нойргүйдэлтэй байгаад байх юм бол хүний биед юу явагдах вэ гэхээр ер нь бол энэ маань эрүүл мэндэд маш их ноцтой нөлөө одоо сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь бол хүн нойргүй бол амьдарч чадахгүй, амь насанд хүртэл аюултай юм байдаг байгаа. Тэгэхээр бид нар нойр бол хүнд заавал хэрэгтэй байх нэ. Тэгэхээр бид нар одоо бие махбод маань эрүүл байх уу, ямар байх уу те, оюун ухаан маань цэлмэг байх уу, эсвэл юмаа мартдаг орон гарan юм байх уу, сэтгэл санаа маань баяр баясгалантай байх уу, гунигтай стресстэй бэрхэмдэлтэй байх уу гэд энэ бүхэнд бол бидний хизээ ондсон хэр удаан одоо нойр маань үргэлжилсэн те хэрхэн ундсан гэд энэ бидний нойрсолтоос бол маш их хамаардаг байх нь. Тэгэхээр бид нар ундж байгаа үед бол тарих маань өөрөө цэвэрлэгддэг, цэнэглэгддэг учраас бидний сэтгэл санаа, оюун ухаан, бие махбод бол бидний нойрсолтоос шууд хамааралтай байгаад байгаа. За нойрсолтын талаар бол сүүлийн үед л ер нь маш хэрчимтэй судалдаг болсон юм байдгийн байна. Тэгэхээр сүүлийн хэдэн 10 жилд л ер нь нойрны талаар маш хэрчимтэй судлаад ангаах ухаанд нойр судлал гэдэг нэг бүхэл бүтэн бие даасан юм чиглэл бол үүссэн байгаа. За ингээд энэ эрдэмтдийн хийсэн судалгаанаас аваад үзэхэд бол дэлхийн хүн амын одоо насан туршидчдийн дунд ингээд судлаа гэхээр насан туршидчдийн тал хувь нь бол ямар нэгэн байдлаар нойрны юм асуудалтай байдаг гэдгийг тогтоосон. За тэр дотроо бол одоо 3 хүн тутмын 2 нь болохоор өмнөх 5 жилтэйгээ харьцуулахад нойрсолтын хугацаа нь ойролцоогоор 30 минутаар богиносож ирж байгаа гэсэн ийм тоо гарч байгаа. Одоо жишээ нь одоо 30 настайдаа 8 цаг 30 минут ч юм уу 9 цаг унтдаг хүн байлаа гэхэд 35 наснда гэхэд 30 минутаар хорогдоод одоо 8 цаг 30 минут байснаа 8 болдог ч юм уу. Гэт ингээд 5 жилээр хүний нойрсолт бол ерөнхийдөө 30 минутаар ингэж хорогдох байдалтай байгааг бол энэ нойр судлаачид бол гаргаж тогтоосон байгаа. За 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн тэр тасгийн эмчийн бас энэ ярианд бол юу гэж яригдж байна гэхээр ер нь бол 25 наснаас монголчуудын хувьд 25 наснаас дээш настай хүмүүсийн дунд за тэгээд дээшлээд бүр 60 нас 70 настай ийм хүмүүсийн хувьд бол нойргуудах одоо энэ эмгэг бол маш их байна. Нойргуудалтай. Тэгэхээр энэ нойргуудалтай хүмүүсийн дунд байдаг тэр нийтлэг байдал нь болохоор маш их стресстэй. Одоо эмнэлэгт одоо очирлохдоо их уурладаг ч юм уу ер нь олон нийтийн газар ингээд аль болохоор ингээ уур бухимдлаа илэрхийлэхэд их бэлэн ингэж явж идэг. Тэгэхээр энэ нь болохоор энэ их стресс нь юунаас болж үүсээд байна гэхээр тэр нойргуудалтайгаас болоод бас хүмүүсийн төрөл өөрчлөлт орж байгаа гэсэн энэ тухай яригддаг. За ер нь хүн хоногтоо 7-оос 8 цаг унтахыг бол хэвийн ер нь бол 6-аас те доод нь 6, дээд нь бол 8, 9 цаг унтахыг бол насан туршидчдын хувьд хэвийн гэж үздэг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд бүр төрөлхөөсөө ген нь одоо бага цаг унтаал ингээ биеийн чамарчдаг, сэтгэл санаа, оюун ухаан амарчдаг ийм хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр энэ хүмүүс нь болохоор дэлхийн одоо хүн амын донд маш багахан буюу ерөөсөө 1-2 хувь нь 5 цаг унтахад хангалттай байдаг ийм цаанасаа ийм тохируулгатай хүмүүс байдаг юм байна. Ер нь бол яг нэг дунджаар бол нэг 7-8 цаг нойрсоход бол хүн хангалттай амарч чаддаг байгаа.
За нойрсолтын тэр шаардлагатж байгаа хугацаа бол мэдээж наснаас хамаарна л да. Тэгэхээр дөнгөж төрсөн хүүхдийн хувьд бол 24 цагийн 20 цагийн унтаж өнгөрөөдөг штеп дандаа л унтдаг. Тэгээд бас ахын хэрэг бол одоо нойрсолтын хугацаа бол багасж богиносдог ийм бас юу байгаа. За бид нэр лайва бас зар тавихад хүмүүс маань айл хэдийн асуултаа тавиад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ асуултан дээр бол нойргүй яваад байвал хүний биед ямар хор уршигтай юм бэ гэсэн асуултыг манай нэг хүн тавьсан байсан. Тэгэхээр энэ асуултанд би одоо хариултыг хэлэхээс өмнө бас саяхан 2 жилийн өмнө 17 онд Америкийн 3 эрдэмтэн яг энэ нойрны талаар ангаах одоо физиологи ангаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал авсан энэ 3 хүний ажлаас бас та бүхэндээ эрүүл мэндийн мэдлэгт хэрэг болох болов гэж бас танилцуулъя. Тэгэхээр эдгээр 3 эрдэмтэн бол хүний одоо нойрны талаар судлаад хүний бие махбодын биологийн цаг. Тэгэхээр биологийн цаг гэдэг маань юу хэлэх вэ гэхээр бид нар өглөө нар гарангууд сэргдэг, орой нар жаргангууд ингээд унтах байдалд орж байгаа. Тэгэхээр энэ биологийн цаг. Тэгэхээр энэ биологийн цагийг удирдах байдаг тийм юу гэдэг юм бэ? Ген гэдэг юм байна тий. Өөрөөр хэлбэл бидний өдөр шөнийн тэнцвэрийг удирддаг бүр тэр эсийн түвшний механизмын судалгааны ажлыг хийсэн байна л да. Тэгэхээр ингээд энэ судалгаагаар бол юу яаж юм гэхээр хүмүүсийн нойр, ялангуяа орчин үеийн хүмүүсийн нойр бол маш их өөрчлөгдөж байгаа тий. Тэгэхээр энэ нь юутай холбоотой гэхээр одоо тэр биологийн цаг маань хуучин одоо 1800-аад оноос өмнөх үед бол биологийн цаг зөвхөн нараар удирддаг. Бас нар маань өглөө мандад орой жаргадаг хүмүүс яг энэ одоо нарныхаа байгалийнхаа өөрийнх нь энэ химнэлээр хүмүүс одоо амьдардаг ийм унтаж амардаг босдог ийм байсан чинь 1880-ад оны үед одоо Томас Эдисон гэдэг энэ эрдэмтдийн баг анхны гаргасан боломж мэддэг штэ. Тэгэхээр энэ Эдисоны гаргасан энэ бүтээл нь хүний одоо хүмүүсийн хөгжилд маш том ийм өөрчлөлтийг авчирсан байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтийн нэг нь юу ах вэ гэхээр тэр хүмүүсийн өдөр шөнийн тэнцвэр бол өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэгэхээр судалгааны одоо Нобелийн шагнал авсан энэ эрдэмтдийн судалгааны ажил нь болохоор орчин үеийн хүмүүсийн нойр яаж хувьсаж өөрчлөгдсөн юм бэ? За тэрэн дотроо энэ ээлжийн ажил гэж бид нэрлэдэг штэ тий. Цагдаагийнхан эмнэлгийн ажилчид гэдэг энэ одоо ээлжийн ажил нь хүний эрүүл мэндэд ер нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг юм бэ гэдгийг одоо судлаад тэгээд бас одоо гадаад орн руу явуулахад жишээ нь цагийн зөрөө үүсдэг. Тэгэхээр энэ цагийн зөрөө хүний эрүүл мэндэд ялангуяа нойрны эмгэгийг яагаад бий болгодог юм бэ гэдэг энэ олон асуултын хариултыг бол өгсөн ийм гоё судалгааны ажлыг хийсэн байдаг. За ер нь бол товчхондоо хэлэх юм бол дэлхий дээр амьдарч байгаа хүн гэлтгүй ерөөсө бүх амьд организмууд энд бол одоо шавж, хорхоо, юу гэдгийг махчин, сүүн, тэжээлтэн бүх амьтад орно. Тэгэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд организмууд нь яагаад шөнийн цагаар нойрсдгийг өдрийн цагаар яагаад сэрүүн байдаг юм бэ гэдгийг бүр эсийнхэн түвшинд юм судлаад хүнийг тайлсан ийм ажил хийсэн байгаа. Тэгэхээр энэ ажил бол бас их сонирхолтой юм байлээ. Эндээс юу гэж гарсан гэхээр ер нь хүний биологийн цаг нь дан гацын өдрийн цагаар сэрүүн, оройн цагаар унтах зохицуултыг хийдэг. Энээс гадна болохоор хүмүүсийн зан төлөвт шууд нөлөөлдөг. Тэгээд дээр нь хүний биеийн температур, бодисын солилцоо, дааврын хэмжээ гэдэг энэ бүхэнд бас энэхүү биологийн цаг бол нөлөөлдөг гэдгийг бол тогтоосон байдаг. За тэгэхээр энэ гадаад болон дотоод энэ биологийн цаг хэрвээ зөрчилдөх юм бол хүний биед янз бүрийн өвчин эмгэг үүсэх эрсдэл бол нэмэгддэг байна. Тухайлх юм бол энэ тэнцвэргүй байдлаас болоод чихрийн шижин, хорт хавдар, булчингийн эмгэг, за тэгээд нөгөө Альцгеймерийн өвчин гэдэг те одоо зүг нүгрэх, тэнэгрэх гэдэг эдгээр өвчнүүд нь ч гэсэндээ нойрсолттой холбоотой энэ биологийн цагтай холбоотой үүсдэг юм байна гэдгийг бол гаргаж ирсэн байгаа. За бид нойргуудлыг эхлээд ангаахын тулд нойргуудлаас ангижрахын тулд юг мэдэж байх ёстой вэ гэхээр
Ер нь нойргууд юунаас болж үүсдэг юм бэ? Түүнд нөлөөлдөг хүчин зүйлийг бид нар мэдэх шаардлагатай байгаа. Энийг мэдэж авснараа бид нар юу олж авах вэ гэхээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болно гэсэн. Одоо нойргүй хүмүүс бол одоо ингээл нойргуудаа л яваад байх юм бол энэ нь эцсийн дүндээ эрүүл мэндэд нь гоо сайханд нь олон ийм одоо юу үүсгдэг. Эрсдлэг үүсгэж идэг. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэх бол хамгийн зөв арга болж ирж байгаа. Тэгэхээр энийг урьдчилан сэргийлэхийн тулд нөлөөлөх хүчин зүйлийг эхлээд авч үзээ. Тэгэхээр нойргуудад гадаад дотоод гэсэн хоёр хүчин зүйл бол нөлөөлж идэг. За би энэ юг асаагаад байлаа гэсэн төрүүлж байгаа. За тэгэхээр гадаад дотоод хүчин зүйл байдаг гэсэн тийм ээ. За тэгэхээр дотоод хүчин зүйл гэдэг нь юу вэ? Мэдээж тухайн хүний одоо эргэтэн тогтолцоо болоод эрүүл мэндийн байдал бол нөлөөлнө. Тэгэхээр одоо жишээ нь таны хааны газар өвдөд байгаа бол тийм үе мөч ч юм уу эсвэл шүд өвдөд байгаа бол мэдээж нойргууд нь тийм. Дээр нь энэ бас юу нөлөөлөх вэ гэхээр сэтгцийн эмгэгийн үед бол бас нойргууддаг. Одоо сэтгэл гутрал ч юм уу те ганцаардал байж болно. Одоо гомдол юу гэдгийг уур уцаар энэ бүхэн одоо бас сэтгцийн өөрчлөлт эмгэгүүдийн үед бол бас энэ нойргуудлын дотоод хүчин зүйл болж байдаг. За үүнээс гадна тухайн хүний амьдралын хэм маяг их нөлөөлдөг. За энэ дотор бол хөдөлгөөн, хооллолт те хооллож байгаа тэрхүү хинжээ бас нойрсолтонд бас шууд нөлөөлдөг. За тэгээд цаашлаад тухайн хүний бас уур бухимдал, стресс тийм энэ бүхэн бол хүн хэрвээ унтахын өмнө их бухимдах юм бол стресстэй хоорондоо маргалддаг ч юм уу тийм иймэрхүү байдалтай байхад бол тайвширч чадахгүй. Тайвширч чадахгүй одоо хамаг бие ингээд чангараад хамаг булчингууд нь хөвчөрсөн ийм хүмүүс бол ерөөсө зүрхнийхэн цохилт нь олширцсан ийм хүмүүс бол унтнаж байхгүй. Тэгэхээр энэ стресс уур бухимдал гэдэг бол бас нэг төрлийн одоо нойргуудалд хүргэдэг маш том хүчин зүйл болчиход байгаа. Ер нь бол одоо сүүлийн хүмүүсийн нойргодлын бас хамаг гол шалтгаан стресс уур бухимдал байгаад байгаа. За түүнээс гадна бол ажлын хит ачаалал байгаа. Хэвийн ачаалал биш те хит их ачаалал аваад одоо маргааш хийх ажилдаа санаа зовоод ч юм уу эсвэл орой болтол ингээ ажиллаа хийцэн тархиа хит их одоо ачаалсан хүн чинь тэр хэмжээгээр амарч чадахгүй ингээд бас нойргуудалд хүрч идэг юм байна. За гадаад хүчин зүйл гэхээр юу ах вэ гэхээр мэдээж энэ хотчлт бол тэр чигээр нөлөөлж байгаа. Тэгэхээр хотчлт гэдэг чинь одоо жишээ нь бид нар ингээл орой унтрахын өмнө цонхон голгоод нэг агаар оруулъя гэж тэгт чинь агаарын бохирдлоор утаа торчдог ороод ирчин те янз бүрийн за машины утаа ч юм уу янз бүрийн утаанууд ороод ирчин. Дуу чимээ те машины дуу чимээ хүмүүсийн ойрлого хашгирах энэ бүхэн бол бас нойргуудалд хүрэх бас нэг юу болж байгаа. За тэгээд гэрлүүд байгаа. Тэгэхээр бид нэр хөшгөө сайн хаахгүй бол гаднаас гудамжны гэрэл тусна. За бид нар утсаа үзээд байх юм бол те ялангуяа энэ одоо зурагт ч юм уу янз бүрийн цахилгаан хэрэглүүдийг хэрвээ байнга асаалтаа байгаа тохиолдолд бол хүн шууд нойргуудалд хүрч байгаа. За тэгээд хаанч очсон бол ерөнхийдөө дандаа л очирд нөгөө хүн амын нэгтэршил ихтэй холбоотойгоор очир дугаар их байдаг болчихсон. Замын төвжрэл их болсон гэдэг. Эдгээр нь бол гадаад хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ гадаад дотоод хүчин зүйлүүд айл алын хүн хувь хүн бол өөрөө зохицуулах юм бол бас хүн болгох байх албагүй шүү дээ. За тэгэхээр одоо бүгдээр ямар ч зэн эдгээр хүчин зүйлүүдээс
Нойр гудал нь хүний бид ер нь яг цаагаараа ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Зүрх судсанд ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Гоо сайханд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдэг талаар бас товчхон ярьж өгье гэж бодож байна. За тэгэхээр хэрвээ хүн удаан хугацаагаар нойр гудалтай явах тохиолдолд ямар шинж тэмдэг биед нь мэдрэгдэх вэ гэхээр хамгийн түрүүнд хүний толгой өвддөг. Толгой өвдөн. За зүрхний хим алдагддаг. Ходоод хоол боловсруулах замын үйл ажиллагаа доголцсноос болоод ходоодны шарх үүсдэг. За тэгээд зүрх одоо нөгөө даралт ихтэй байдаг. Артерийн даралт ихсэх. За цаашлаад бүр юу ах вэ гэхээр зүрхний шигдээстэй болох ийм өвчин үүсэх эрсдлийг бол нэмэгдүүлдэг байгаа. Тэгэхээр одоо нөгөө амьтан дээр хийсэн туршилтыг танилцуулах юм бол одоо туршилтын хоёр охтныг аваад нэгийг ингээд зүгээр одоо нар одоо тусахад сэрээд орой нар жаргахад унтуулад ингээд байжсэн. Нөгөө юуг нь одоо хулганыг нь болохоор ерөөсөө өдөр шөнөгүй гэрэлтэй байлгаад байсан. Нар жаргасан ч гэрлээ нудрахгүй ингээд ийм байдал байлахад юу болсон гэхээр одоо 2 сарын дараа тэр хоёр охтныг ингээд задлан хийгээд үцхэд байнгын гэрэлтэй нойргуудуулаад байсан. Гэрлийн стрессийг үүсгэжсэн тэрхүү хулганы ходоодонд бол шарх үүссэн байсан байна. Тэгэхээр нойр гудал маань бас энэ хүний биед ч гэсэндээ ерөнхийдөө байнга удаан хугацаагаар хүн нойр гудаад байх юм бол ийм ходоодны шарх, зүрхний шигдээс өвчин үүсэх ийм юутэй болно л гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бид нэр ер нь бол хангалттай нойрол авахгүй бол хийм хардаг. Тэгээ янз бүрийн өрөвсөл өвчнгүүд бол бүр ингээд даамжирдаг. Цусны даралт ихсдэг гэдэг ингээд олон өвчлүүд бол үүсэж байгаа. За энэ дотроос бол амь насанд хамгийн их аюултай юм өвчл юу үүсэж болох вэ гэхээр нойр гудалтай хүмүүсийн хувьд бол зүрх судсанд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр 2014 онд нэг юу болсон шүү дээ. Дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн болсон. Тэр үед нэг хөл бөмбөгийн одоо улаан фанат одоо юу гэдэг шүтэн бишрэгчтэй. Энэ хүн бол 2 өдөр 48 цаг ерөөсөө унтахгүй нөгөө тоглолтыг үзээд ингээ явсан юм л да. Тэгээд 2 өдрийн дараа тэр одоо хүн бол насарсан байгаа. Тэгэхээр тэр хүний одоо насварлтын шалтгаан нь болохоор ерөөсөө 48 цаг нойргүй явснасаа болоод цус харуулт үүссэн гэж ийм юу тавигдсан байна. Одоо дүгнэлт гарсан байгаа юм л да. Тэгэхээр хүн олон хоногоор ялангуяа одоо 6-аас бага цагаар хүн унтаад яваад ах юм бол цус харуулах эрсдэл 4-5 дахин ихсдэг гэж ийм эрдэмтэд бол хэдийнэ судалгаагаар баталсан байгаа. Тэгэхээр та 6-аас цаг одоо бага цаг л унтаал олон хоногоор хэдийн 5 хоног 10 хоног ингээл олон хоногоор өргөжлүүлээд байх юм бол таны биед ямар өөрчлөлт явагдаж байгаа вэ гэхээр цаана чинь зүрхний шигдээс цус харуулт гэсэн ийм одоо айхтар өвчлөх эрсдэл бол хэвийн нойртой хүнтэй харьцуулахад 4-өөс 5 дахин илүү ихсдэм байх шүү. Тийм учраас бас энэ зүрх судсанд ямар их нөлөөтэй болох нь бол харагдаж байгаа хаа. Ер нь хүн унтж байхад хүний биед юу анзаарэгддэг вэ? Унтж байгаа хүн 90% хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Тэр та бодож байгаа тэр хооронд нэрсэн асуултуудыг хараад байжээ. За манай болроо 12 цагт шөнийн 12 цагт унтд юм байна. Өглөө 7:30-д тусдаг юм байна. За баярлалаа нэ. За залуу хүн өдөрт хэдэн цаг унтвал биед сайн байх вэ гэж байна. За энийг одоо ер нь бол наснаас хамаарат дунджаар хүн 6-аас 9 цаг унтвал хэвэн. За тэрэн дотроо хамгийн тохиромжтой цаг бол 8 цаг 30 минут гэдгийг тогтооцсон байгаа шүү. Ер нь бол залуу хүн 8 цаг 30 минут хогтын нойр аваад байх юм маань эрүүл мэнд гоо сайхны хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл санааны хувьд бол маш сайн юм байна. За хүмүүс маань биччихэл байгаарай. За унтаж байгаа хүнд юу анзаарах вэ? Унтаж байгаа үед бол унтаж байхад бол хүний амьсгаа их гоё жигдхэн байдаг тийм. Тэгээд амьсгал бол удаашрдаг мэдэгдэг шүү дээ. Сэрүүн хүн одоо унтаж байгаа хүн хоёрын амьсгал бол шал өөрөдөг тийм. За мөн унтаж байгаа үед бол хүний бүх булчингууд сулардаг.
цаанаасаа ингээд бүр өөрийгөө амрах төлөвт оруулаад биеийн бүх булчингууд тэрэн дотор бол хүний зүрх бас одоо үйл ажиллагаа ингээд суларч эхэлдэг гэсэн. Зүрх бол өөрөө булчин штэ. Тэгэхээр зүрх бол унтж байгаа үед бол амардаг. Бид нэр ингээд ихийн хөвлөд ураг бүрлдсэн цагаас эхлээд хамгийн түрүүнд бий болдог эргэтэн бол зүрх шүү дээ, тийм. Тэгээд хүний одоо насан өндөр болоод бурхан болох хүртэл одоо хамгийн сүүлд ажиллаад дуусдаг эргэтэн бол бас л зүрх гэдэг. Тэгэхээр зүрхийг бид нэр амардаггүй гэж хэлдэг л дээ. Гэхдээ мэдээж энэ бол зогсдоггүй гэсэн үг. Гэхдээ амардаг. Хизээ амардаггүй гэхээр хүн унтаж байх үед бол зүрх амардаг. За өдөртөө хүний зүрх бол нэг 70, 80, 90 зохицох хэвээр минутанд. Одоо та ингээд зүрхнийхээ зохилтыг хэмжих юм бол одоо ингээд зохилтыг тодорхойлох юм бол минутанд нэг 70-аас 90 зохилж идэг тийм. За настай хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө даралт багтай зарим хүмүүсийн 60 байдаг л да. Нэг 60-аас ерөнхийдөө нэг 90 хооронд зүрхний зохилт байх юм бол хэвэн гэж үздэг. Гэтэл хүн унтаж байх үед бол яадаг вэ гэхээр зүрхний зохилт 60, 50, 40 хүртэл ингээд бүр одоо өдрийн тэр нөгөө идэвхтэй булчин ажиллаж байгаа ийм үеэсээ зүрхний зохилт маань бараг ойролцоогоор 2 дахин бага зохилт байдаг. Тэгэхээр зүрх бол өдөржингөө ингээд айхтар зохилж яснаа шүн болоод ирэхээр хүн унтах үед бол зүрхний зохилт маань удаашрдаг байна. Тэгэхээр зүрхний зохилт удаашраад, амьсгал нь удаашраад, дээр нь хүний биеийн температур хүртэл буурдаг. Унтаад бид нэр яг ингээд нам унтцсан үед ингээд гинц сэрэхэд бол ингээд даарцсан, тэгээд хучлага ингээд бид нэр нөмрөхгүй бол даарцсан байж яддаг штэ. Тэгэхээр энэ нь юу явж юм гэхээр зүрхний зохилт удаашрсантай холбоотойгоор хүний цусны эргэлт удаашрдаг. Цусны эргэлт удаашрсан учраас хүний биеийн дотоод температур буурдаг байна. Тэгэхээр унтж байгаа хүний хувьд бол зүрхний зохилт цөөрдөг байна. Гэтэл нойргүй хүн яах вэ? Өдөртөө адилхан босоод сэрүүн одоо яваад юм үзээд уцаа оролдоод зургт үзээд ингээд яваад ахар чинь зүрх амрах уу? Амрахгүй. Зүрх маань нөгөө өдөр шигээ 70, 80, 90 цохилол яваад байна гэсэн. Тэгэхээр бид нар төсөөлдөө та гарынхаа булчин өдөр шөнөгүй ингээд хөдөлгөөд өдөр шөнөгүй булчингаа ачаалаад юу явагдах вэ? Таны гарын булчин томорно үстэй. Томорно. Булчин бол байнга ингээд ачаалаад байх юм бол томордог. Зүрх өөрөө булчин. Тэгэхээр зүрх өдөр шөнөгүй хэрвээ цохилоод байх юм бол булчин учраас өөрөө бас томорч. Хэвийн одоо зүрхний хэмжээ хүний байх ёстой хэмжээнээс том болно гэсэн. Тэгэхээр зүрхийг өөрийг нь бас тижээдэг судснууд гэж байна. Тэр судснууд нь зүрхээ тижээж чадхаа байл. Нөгөө томорч гарч. Тэгэхээр зүрх маань өөрөө цусны одоо хангамж нь муудаад ирэхээрээ зарим хэсэгт нь өвчлөлт явагдана. Ингээд эндээс улбаалаад шигдээс үүсдэг юм байна. Тэгэхээр зүрхний эмчнэр хүмүүсээс ингээд одоо өвчтнөөс асуулга асуудаг штэ. Асуулга асуухтаа юу яадаг гэхээр нойр муутай ийм хүмүүсээс юу гэж одоо зүрхэн томорцсон ийм хүмүүсээс юу гэж асуудаг гэхээр таны нойр хийвэн үү гэж асуудаг. Яагаад вэ гэхээр зүрх томорцсон байгаа гэдэг маань нэг шалтгаан нь зүрхийг оройдоо амраахгүйгээр ингээд зүрхийг томруулсан нойргуудтайгаас болоод зүрх томорсон байдаг гэж үздэг учраас ингэж асуудаг байна. Тэгэхээр хэрвээ та эхогоор зүрхний эхогоор үзэхэд таны зүрх хэрвээ томорсон гэж үзэж онцлогдсон бол энэ нь юу хэлж юм гэхээр та нойргуудтай байгаа юм шүү гэсэн үг. Тэгэхээр нойрсолтой сайжруулах бол зүрхний шигдээс, тархины цусан одоо харвалт энэ төр явагдах юм эрсдэл бол маш одоо хэвийн нойртой хүнтэй харьцуулахад 3 дахин илүү одоо шигдээсээр одоо хэвийн нойртой хүнтэй харьцуулахад бол өөхөх магадлал нь 3 дахин ихсдэг байна. Тэгэхээр бид нар нойрсолт бол бас л амь насанд аюултай, нойргуудл нь амь насанд аюултай юм физиологийн юу байх юм штэ. Төлөв байдал байх юм. Тийм учраас нойргуудалтай хүн бол аль болохоор энэ асуудлаа зохицуулах хэрэгтэй байх нь. За дараагийн нойргуудалтай байгаа үед хүний биед явагддаг бас нэг сөрөг гаж нөлөө нь юу гэдэг вэ гэхээр нойргуудалтай хүний тарих бохирддог. Тарих бохирдно. За би түрүүн хэлсэн чинь хүн хоногтоо 40,000-аас 60,000 боддгоо гэж. Тэгэхээр эдгээрийг бол бүгднгийн хадгалах
Тэгээд та одоо нэг өдөр биш, нэг сар биш, хэдэн жил биш, олон жил амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон өдрөө та 40 мянгаар, 60 мянгаар ингээ үржүүлэх юм бол таны тархинд тэр мэдээлэл багтахгүй. Тийм учраас та тэр бүхнийг мартах ёстой. Мартах процесс гэдэг чинь хүнийг аварж байгаа юм байхгүй юу? Өөрөөр хэлбэл та хэрэгтэй хэрэггүй тэр бүх их дата, тэр мэдээллийг хадгалвал таны тарих тэр их олон хэрэгтэй хэрэггүй одоо хог хаядлуулсан тэр мэдээлэлтэй дарагдаад өөрөө бол хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Одоо чинь бид компьютертэй зөөрлөх юм бол компьютерийн хард ч өөрөө тодорхой юм хэмжээтэй байдаг. Тэр хардыг нь дүүртэл хэрвээ бид нэр мэдээлэл тэр компьютертэй хадгалчихвал дахиад мэдээлэл оруулах гэхээр орохгүй. Тэр их хэтэрхий их мэдээлэлтэй дага компьютер маань гацаад эхэлдэг үстэй тий ажиллахгүй болоод эхэлдэг үстэй. Тэгээд энэ компьютерийг харгуул бид нар форматладаг тий форматлна гэдэг чинь хэрэггүй мэдээллүүдээ бид нар устгаад хэрэгтэйг нь авч үлдэнэ л гэсэн. Яг ийм процесс хүний тархинд явагддаг. Өөрөөр хэлбэл тарих өдрийн турш хүний өөрт бодогдсон хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдээс одоо зэгцэлж шүүлтүр хийгээд хэрэггүйнүүдийг нь мартдаг байгаа. Энэ процесс хизээ явагдах вэ? Одоо та нар хариултыг бараг хэлж чадхаар боллоо шүү дээ. Энэ бол хүнийг унтаж байх үед явагддаг гэсэн. Өөрөөр хэлбэл тархинд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх үйл явц маань зөвхөн хүнийг унтаж байхад ялангуяа бүр гүн нойрсолт хийж байх үед бол гүн нойрсож байх үед л энэ юу маань тархийг цэвэрлэх энэ процесс маань бол явагддаг байх нэ. Тэгэхээр та тархиа цэвэрлэхгүй нойргуудад яваад байх юм бол тархиа цэвэрлэхгүй тархины үйл ажиллагаанд ачаалал үүсгээд тэгээд энэ маань эргээд таны тархичин бусад эрхтнүүдийг одоо удирдах тэр явц маань гажууднаа л гэсэн байна. За бид нэр унтаж байх үед тархид яг юу болох вэ? Яг унтаад ингээ гүн нойрсож байхад юу болдгоо гэхээр тэр цэвэрлэх процесс, цэвэрлэх систем гэдгийг нь анагаах ухааны хэллэгээр болохоор глимфатик систем гэж нэрлэдэг. Тэгэхээр глимфатик систем буюу энэ тархийг цэвэрлэх энэ механизм нь хүний одоо бид одоо нойрсож явах үед бол хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм байгаа. Тэгэхээр бид нар яг энэ цэвэрлэгээ явуулчаад одоо тархи маань өөрийнхөө тэр хуримтлагдсан одоо хорт бодисуудыг хэрэггүй тэр зүйлүүдийг цэвэрлээд хааш нь явуулах уу? Одоо бид нэр тэрийг хааш нь гадагшлуулах уу? Гэхээр бидний одоо тархинаас доошоогоо энэ баган нурууны дунд юу гэдэг вүлээ? Нугас гэдэг байгаа шүү дээ тий. Яг тархитай ижилхэн бүтцтэй юм биеийн хэсэг байгаа. Тэгэхээр энэ нугасны усаар угаах байдлаар бидний тэр бид хэрэггүй хорт бодисуудыг зайлуулдаг ийм процесс бол явагддаг юм байна. За тэгэхээр бид нар унтаж байх юм бол таны тархины хорт бодис гадагшлах нь байна. Унтаж байхад таны мэдээллүүд маань хэрэгтэй хэрэггүйгээр зэгцэрч цэвэрлэгддэг байх нэ. За тэгэхээр хүн хэрвээ одоо сайн нойрсож чадахгүй байх юм бол хүний шийдвэр гаргах юм чадвар муу болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хүн одоо тэр шийдвэр гаргах ядаргаанд ордог гэсэн үг. Тэр утгаараа одоо бүр бидний ингэж ярьдаг штэ. Өглөө оройноос мэргэн гэж хэлдэг штэ. Энэ маань өөрөө юу хэлж ийн гэхээр чинь хүн унтаж амарсан үед бол хүний зөвхөн бие махбод амраад байгаа юм биш. Давхар бас хүний тарих амарч цэвэрлэгддэг, оюун ухаан маань бас амарч цэвэрлэгддэг ийм процесс бол унтчих үед явагддаг учраас өглөө оройноос одоо мэргэн гэж хэлдэг байна. За нөгөөдөөр хүн бас яг унтчих үед бол маш олон ийм асуудлуудыг шийдэж чаддаг тухай яригддаг тийм. Жишээлбэл Менделеевийн үеийн систем маань хизээ одоо яг ингэж гоё одооныхоогоор ингэж гарч ирсэн бай гэхээр Менделеев бол сэрүүн үедээ биш, унтаж байх үедээ энэ одоо үеийн системээ бүтээсэн гэж үздэг штэ. Тэгэхээр та нар ч гэсэн анзаарж байгаа бах зарим нэг асуудлыг өдрийн турш ингээ шийдэж чадахгүй олон хоног, олон сараар явсан асуудлууд чинь шүн унтчих үед бол ингээд танд бүр ингээд нэг юу хариулт нь ороод ирдэг штэ. Энэ нь юу гэж юм гэхээр унтж байгаа үед таны тархинд маш сайн юм цэгцрэх процесс явагдаж байна гэсэн байна шүү дээ. Тэгэхээр бид нэр гүн нойрсолтой алдахгүй л явах юм бол одоо decision making одоо процесс гэж байдаг те өөрөөр хэлбэл шийдвэр гаргах юм үйл явц чинь сайжирнаа л гэсэн байна. Тэгэхээр тархины үйл ажиллагаанд бол нойр бол маш чухал
ийм үүрэгтэй байдаг байна. За мэдээж нойр маргааш ямар байх вэ? Маш идэвхгүй байна, хөдөлгөөн нь удаан, авхаалт самбаан муу, одоо идвэх санаачлага нь мууддаг, сул дорой ийм байдаг те. Ер нь бол нойргүйдэлтэй ийм хүмүүсийн дунд судалгаа хийхээр автеврийн осол юм уу эсвэл үйлдвэрийн осолд орох магадлал бол маш үүссэн байдаг. Ер нь автеврийн ослуудын бас тодорхой хувийн зам тээврийн ослын тодорхой хувь нь ер нь нэлээд өндөр хувь гардаг юм байлээ. Энэ нь болохоор жолоочтой машин барьж байгаа хүн маань нойрон үг байснаас үүдэлтэйгээр ингэж аваар хийсэн байт юм байна. За нойргүйдэл нь бас өөр бидний биед яаж нөлөөлөх вэ гэхээр таргалалт үүсгдэг. За тэгэхээр турахыг хүсэж байгаа хүн бол яах ёстой байх нь? Сайн унтаж амарч явах ёстой байх нь. Хэрвээ та одоо шөнийхөө нойрыг авч чадахгүй бол таны биеинд процесс харилцаа мэдээж удаашраад тэгээд таргалалт үүсгэнэ шүү дээ. Ялангуяа нээлж ажилчтай, үйлдвэрийн ажилчид, одоо эмчнэрч гэдэг юм уу, зэрэг цагдаагийн ийм хүмүүс дотор бол ер нь таргалах, гүзээлэх, түүхэн хэсгээрээ юм таргалалт үүсэх тохиолдол бол маш хэлбэг байдаг нь хайрын өөрийнх нь нөгөө биологийн хэмнэлийг алдснаас болоод үүсэж байгаа. За тэгэхээр хүн юу явах вэ? Нойр муутай хүн чинь ямар байдг вэ гэхээр их энерги муутай байдаг. Маргааш нь их энерги муутай байдаг. Тэгэхээр ягаад тэгэхээр хүний чинь 30 их байгаа. 30 их 89-ийн дотор талд нь митохондра гэдэг нэгэн одоо эргэтэнцэр байдаг. Эсийн эргэтэнцэр байдаг. Тэр эргэтэнцэр бол тэр эсийг өөрийг нь тижээдэг. Энергийн хүүсэр болдог байна. Тэгэхээр митохондр нь хизээ ажилтдаг вэ гэхээр мөн л хүнийг унтаж байх үед ажилтдаг. Тэгэхээр хэрвээ та унтахгүй байх юм бол митохондр маань тэр эсийгээ энергижүүлж тижээж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр нойр муутай хүн маргааш нь ямар байдал байдг вэ гэхээр энерги муутай сул дорой ийм байгаа учраас энерги өөр зүйлээс нөхөх юм хүсэл цаанаасаа өөрөө төрдөг. Өөрөөр хэлбэл энерги ажил хийхээр сулдаал одоо тархитлагаагаа ажилуулах гэхээр юм чэйжлэгдэж анхаарал нь төвлөрч өгөхгүй байгаа учраас цаанаасаа нэг тийм амттай зүйл хайх хандлагатай байдаг. Ер нь та өөрийгөө анзаарсан уу? Их ядарсан үедээ нэг шоколад идчихмээр ч юм шиг нэг юм чихэрлэг зүйл идмээр санагдаж байгаа бол энэ юу вэ гэхээр таны бие нүүрс усыг одоо нөхөж аваад өөрийгөө хүчээр тижээх гэж байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нойр муутай хүн их ядамтгай байдаг. Тэр тижээлээ шүн авч чадаагүйгээс холбоотой ийм байдал үүсдэг байна. Тэгэхээр нүүрс ус ихтэй одоо бялууч юм уу, шоколад чихэр идээд байх юм бол энэ нь нөгөө нүүрс усны солилцоог доголдуулна шүү дээ. За ингээд нүүрс усны солилцоо доголдохоор наандаж таргалалт, цаандаж чихрийн шигэн гэдэг өвчин үүсэх эрсдэл бол өндөрсдөг байна. Тэгэхээр хэрвээ та таргалахыг хүсэхгүй байгаа бол эрт утаарай гэж бас зөвлөмөр байна. За гоо сайхан бас их нөлөөтэй. Ер нь бол шүн унтаагүй хүнийг хараад л шууд хүмүүс мэддэг штэ. Арс нь өнгөгүй, үлбэгэр, арсны арс бол уйнцсан ийм байдаг те. Ягаад тэгэхээр хүнийг шүн унтаж байх үед одоо бийд байгаа хучуур идүүд маань шинжлэгдэж нөхөн сэргэж яадаг байна. Тэгэхээр арс гэдэг бол өөрөө хучуур идтэй. Тэгэхээр бидний энэ одоо арсны шинжлэгдэх процесс маань зөвхөн шөнө л явагддаг байна. Унтчих үед л явагддаг байна. Тийм учраас бид нэр шөнө нойроо авч чадахгүй бол таны арс шинжлэгдэхгүй байгаа учраас таны арс амархан үрчлээ үүснэ, амархан хөгшрөлт явагдана. Таны арсны өнгө тунгалаг биш, өнгөлөг биш, толгор биш болно гэсэн. Тэгэхээр ер нь бол хүн их сайн унтдаг тийм яг хоногийнхоо 8 цагийн нойрыг аваад байгаа хүн бол ер нь нойр муутай хүнтэйгээ харьцуулахад юу хамаагүй нас залуу харагддаг штэ. За олонний танил хүмүүсээс гэх юм бол кино жүжигчин Софи Лорен гэдэг тийм. Тэгэхээр Софи Лорен бол та нар мэднэ штэ. Одоо 89-тэй хүн гэхэд юу вэ? Үеийнхнаасаа маш гоё тийм залуу харагдаг тийм. Тэр хүнээс таны гоо сайхны нууц юу вэ гэдээ асуусан байна л да. Тэгсэн чинь тэр юу гэж хэлсэн бэ гэхээр би бүх бат тэгээд эрүүл нойрноос хизээж тацгалцдаг вэ гэж хэлсэн ба. Тэгэхээр ер нь бол маш сайн унтдаг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ер нь бол унтах маань бидний гоо сайханд хүртэл их нөлөө үзүүлдэг байна.